Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Энэ удаагийн малчны хотын дэвтрүүлэг Дундгов аймгийн Дэлгэр хангаас умын Номгон багийн хулгар сүүжийн уснаас та бүхэнд хүрч байна. Бичин жилийн 100 говь нутагт минь хур бороо илвэгтэй Тэнгэр эцэг минь газар ихтэн арчаан хураа харамгүй хайрлсан Дэлгэр сайхан зам боллоо. Эх орон минь дөрвөн үйлрлээр ээлжилэн гоёж намар хавар аглаг талын бараанд 4 цаг ээлжилсээр дэлхийн хулдаг нар зөвийн эх орон минь билээ. Дэлгэр хангаа гэдэг нь авшигт нэрийг Монгол түмэн андахгүй мэдэж байгаа. Дэлгэр хангаан зинхэр бараанд дээлэн гандтал наадаж явсан аймгийн алдарт байж тувсан зэрэнгийн нямгаатай уулзуулж байгаа нь нэ. Дэлгэрсэн адаг шиг дэлгэр сайхан нутагта дээдийн жаргалыг эдэлж Дэнжин хотоод наадаж сайхан наадаж явсан нэгэн сайхан хамт ураатай нэгэн сайхан халахын нэртэй уулзаад байгаа нэ. Тэртээ гонжилүүдэд хөлөг морин хурдлуулж Дэлгэр хангаан нутгийнхаа нэрийг өндөр төргөж явсан өндөр насны нямгаа өнөөдөр аймгийн алдарт яа чимээг сайхан алдар салыг хүртсэн медалга наадам сайхан болж байна. Малчин дэс үзэн сагаа та бүхэн энэ сайхан хүний сэтгэл баярын сайхан үгийг сонсгохаа. Сайн байна уу та? Сайн байна уу? За таньдаа баяр хүргье. Аймгийн алдарт яа гэдэг сайхан эрхэм салыг хүртлээ. Хэдэн жил морь үйж байна та? Нэг 50 жил морь үйсэн. За олон айраг төрөө авсан хүнд л одоо аймгийн алдарт яа гэдэг эрхэм салыг өгдөг байх. За аймгийн сенатанд олон уралдаж байв уу? Суралдаж явсан. Таныг морь үйж яхад бол бүсийн наадам гэж болдгоо байсан тийм ээ? Тийм. За өөрийн унган адуугаараа уралдаж байв уу? Голдоо хоног адуугаар уралдсан. Гэтэ нэг 50 морь айраг тул гэлсэн 21 2 морь төрүүлэх гэсэн тийм хүндөө. За ер нь нэг 50 морь айраг дүүлсэн байх уу? Тэгээ айраг бол 50. За төрүүлсэн нь бол 21 байна уу тийм л баг. За уяа заслын эрдэм бол мэдээж одоо орчин цагийн уяа заслаас бол арай өөр байсан байх тийм үү та нарын үед? Тийм бид удаа гэж байсангүй дээ зүгээр. Тэгээд тэргүүн сайн морь бич байсан юм аа тэр үед бич. Тэд үгдэл одоо үе хурдлуулж аялал хурдтай сүрхий гэж явснаас тэгээд одоо ийм нэг тэжээл удаа гэдэг юм болж өвөл хаваргүйний хуралдаагүй зүгээр. Цагаансараар хаяа нэг хуралдан за тэгээд өөрийн хуралдаад яваад байна тийм би бол цамцай хаваа эрдэнэд мандалаа тэгээд лоосол аймаг бич осож явсан. Иймэрхүү газар ойрхон тойрсон юм. Хол яваагүй улстай чиж даагүй. Гэтэ хурдан сайхан унган морьч байсан. Залуу зандан үедээ одоо улсын товн дээр очиж уралдаж үзэх байсан юм да гэх бодол хаяа бодох юм уу? Боддог хороор хөдөгээд нэгдээ мадлантэр мадлаатай. Зав ерөөсөн гардаг. Зав муудаа. Нэгдээ олон мадлыг мадлж байгаа хүн ч шоож өгч болохгүй. Таныг нэгдэл адуу хариулж байсан гэж сонсч байсан. Хэдэн жил хариулдаг та? 9 жил хариулсан. Хүр 15 жил хариулсан. За. Оны чэдүүд чинээ болоо үстэй одоо. Тэгээд нэг 32 жил нэгдлийн мадлаад сүүлдэн тэтгэр гарсан хойно 3 жил мадлаад 35 жил нэгдлийн мадлуулсан. За. Тэгээд тэтгэрт гарсан. Та ер нь бол одоо энэ Дэлгэр хангаан нутгийн яг унган хүн үү зүгээр бас одоо говь нутаг бол яг Дэлгэр хангаан унган тийм ээ? Яг унган уулын төрсөн. Тэгээд дараа нь төрсөн юм. За таны өр хүүхдүүдээс таны одоо энэ сайхан эрдэм билгийг үйлж авч байгаа залуучууд хэр олон байна? Давайгүй дээ мавчт зөндөл байна. Уяач зөндөл байна. Энэ бол одоо ёр. Эдистэхгүй. Орчин цагийн одоо энэ сайхан залуу холаа залуучуудад зүгээр яг нэг сэтгэлийнхаа бухраас хандаж хэлэхэд ер нь та бас нэг хилжмээр санагддаг одоо бас нэг тийм арга барил уяа заслын эрдэм байна уу ер нь? Дутагдaltaй харагдаж байгаа юм байх юм уу? Онцгой юм юу байхад зүгээр зарим жаахан дутагдaltaй юм шиг харагдах юм да одоо нэг уяа янзын дөө эсэн болсон болох юм. Тэгээд тэрнээсээ болдго юм уу гэж мэдхгүй. Ордчод тэжээл удаа гэж байсан биш тэгээд өөрийн нэг тоног үйж байгаа. Ордуулаад тахуулаад болоод төрүүлгээд тэгээд явлаа. Одоо тэгээд энэ тентэн гарсан хаашаа юм тэмээд тэгээд энэ тентээс хурд их авцарсан байдаг юм уу? Ямар сайн мэддэг.
Дунд говийн нутгийн одоо яг энэ ойр хувийн адуу ямар өгчлийн адуу гэж дээгнээсээ одоо яригддаг байсан бэ? Ер нь таныг адуун дээр явахад. Огшилбай. Тий огшил адууны Сүүлдийн Монголын уулал унган байсан төрсөн газрынхаа унгнууд байснаас энэ пенпис юм бол ирж байгаа. ирж байгаагүй. Байгаагүй. Тэгээ сүүлдээ ийм энэ пенпис авчирч огшил их солигдож сайн болж байна. Янз нь. Ерөөсөө энэ яхаа муулах. Улам сайн болгож байгаа хэрэг. Нэг талаа хариулж байх та хамгийн олон одоо унаг авч байсан он жилүүд одоо бас байх уу? Байлгүй би нэг 50 град унагийн тэр авах наа хаттад нэг чүрчил байлаа адууны олон зөөнөөс болдог. Тэгээд тэр үеийн маллага юунаас ажиллагаанаас болдог байд. Олон гүнэг жил явлаа одоо тоо маллж явлаа. Бас мэдээ юм болсоо. Зөвлөдөн аратагот төвчтэй байж. Шүгүйлэн тэр бол бэстошоо яваад сууж үнэлэх хөвдөн дөө. Эндээ авч байлаа гэж. Тэнэт. Яа нэг тэтгэл тийм жаа юм аавн аавнаа тэтгэл хэлнэлэн бодлоо байсан дөө. Юу гарна. Хөдөлмөрийг олсоо. Татаваахан тэгсэн бэн тэр үеийн мөнгө цаасан үнэтэй байсан чинь. Тэргээр болоод нэг 100 цаас хот миллион болон шүү дээ. Одоо нэг сая цааснаас тавууд юм авахгүй яа. Тэгтэл вэ. Нэг талаатууга хариулаад та хүлээлгэж өгөө дараагаар нь хувьчлал гэж одоо тарж байсан шүү дээ. Нэгдэлж байж байгаа тийм ээ. Тийм. Тэгэхэд одоо малчин хүний хувьд та тэр их зөв юм байсан гэж боддгоо буруу байсан гэж боддгоо. Мал эргүүлж өгөөд тэгээд хувьцаа гэдэг юм уу өгд юм бэ. Тэр юм л өгчл дарааж болдог. Арваад нэ чөглөө хоньяма чөглөөс тэгээ мөнгө цаач гэж нэг юм байсан оо юм мэдгүй. Тэгээд дараас нь дагдрыг. Тэгээ хоёрын одоо өгнөлгсөн тэгээ юм уу тавцахгүй. Бодлого өгдөг юм уу? Бодлого өгдөг юм уу? Хүлээгээд өгдөг юм уу? Мэдгүй. Хэдэн улаан уул ус минь хэлэхэр дээлтэй туйлсмэн гэж агуу үгдийг бавгийн лав сүрэнгаа хээ бахархууштай хэлсэн байд гэсэн. Нямгой өдгөө 50 гаруй жил морь үйж байгаа. Дэлгэр хангаа нутгийн тулахтай үгдийн нэг яахаргүй ням уу. Ням уу хээ бодолтой амнаас нь барагтай бол унахгүй дээ. Аймаг суманд олон айрыг төрөв авлаа. Олон ч сайхан алтан дуртыг адуулан маллаж явлаа. Инглигээд нямгаа алдарцал ашгонжооны хойноос яваг бай. Алтан дэрийн соён бун доо залбирч алаг үрс ачлалт хантайгаан элэг үтэн амьдарч айлыг айлын дайтай тэдийгээс өдийг хүртэл авч ирсэн дэндүү сайхан аав. Говийн нутгийн одоо дунд говийн адуу онцлог шинж чанар юу н ямархуу одоо хэв маяг одоо арай нэг онцлог шинж байдаг байгаа та тийм ээ. За нэг онцгой мундаг онцгой шинж юу юм. Тэгсэнтэй энэ зүүн талд малыг бодчихдоо манай тэгэхээр жижиг юм уу юу гэх юм. Жижиг хинтэр үү? Тэгээ зүгээр тэгсэнтэй чамбай доо шүү. Чамбай доо юу? Тэгээ наадлгээд үсгнэн тэр яасан тэр хэрэг нарайл чамбай л доо сандаг. Энэ өөрийнхөө нэгэн талын болохоор гэж боддог юм уу? Оо нэрийн тийм байсан ч болохоор юм. Айлаас ирэхээр авдраа авах гэж одоо дээр үеийн сайхан үг байдаг. Одоо сүүлийн үеийн одоо улсын баяр наадам томхон довтоо наадам дээр одоо дунд говийн нутгийн хөлгүүд бол их дуудаг сонсогдож байгаа юм л да. Тийм. Тэгэхээр тэр бол одоо бас эртээр үгдүүдээс хурд бол байж л байгаа юм бас. Байлгүй дээ. Тий? Байна. Заавал одоо Сүхбаатар талын зүүн чигийн адуу хурдан ч биш. Говийн нутгийн адуу бол чадaltaа гэдэг харуулад л байгаа шүү дээ. Хурдан. Зүүн талаас нь адуу маа сонирхож байна уу? Зөв одоо энэ зүүн талаад үуч хаалвал энэ л төрүүлсэн барьсан дандаа галчаар хэнпи Сүхбаатар гэж. Энэ бароо хойд зүгэн три уяачнагч морил айрэгт төрүүлснээр орон нутгийн асууж байгаа зориулж өгчдөг. Хэнпи Сүхбаатар. Пилгээд онцгой хурдан байсан. Манай пимадас
Таны адуунд бол одоо зүүн талаас ирсэн адуу ер нь байхгүй юм шиг байна шүү дээ. Таны адуу зүүн талаас байхгүй юм шиг тийм ээ? Ой. Онго юм даа болж бодлоо. Нэг сайн цагаат дөрвөсөн тэрний үрсэт мэлэн таригдсан. Нэг сайн хөрөмөр байсан тэрч зайрагд төрүүлж байлаа. Энэ цагаат дөргөний үрийн нэг орморын тренинг дурсан юм дэнтчин. Олон дахин төрүүлж олон газар айрагд. Оо хандлын болж байлаа мэнтгсээр байгаа дорхноо. Хойр хүртэл байна. Тэрнээс хойш саяхан болтол мөр төрүүлдэг байсан. Таны цагаан азаргын үйлдэл огшлолуудаа бас байгаа үстэй дараа дунд. За та нэг гүү талаас нь ганц хоёр юм үлдэж байсан юм тэгээ барагдах шиг дүү. Одоо жил боллоо. За дэлгэр хангаан нутгаас одоо зүгээр таны таамаглаж байгаагаар мундаг адуундаа илдэн уяа заслихаа эрдмийн соёлдоо одоо үнэнж явж байгаа нэлийн одоо дээд цолон төрчгаар тийм залуучууд харагдах юм уу ер нь? Оо бишгүй. Бишгүй юу? Та одоо нэрийн дөрөлдөл одоо сайхан та тийм ээ? Нэрийн дөрөлдөл сайхан та. За одоо юм батан тэргээд дандаа яач нэрчин дандаа сүүлийн үеийн яач нар юм. Оюун бат байна өөр юм байна. Гадж байна оо цугаараас үйдэлж. Сүйдэлж байна уу? Доржоо мөржөө эдмис мондог яач нар шүү дээ. Тэр хөө энэ хөө тэр манай суманд олон бий. Бишгүй хурдтай. Ерөнхийдөө тэнд очиход бололцооны хурдтай шүү дээ. Адууны үйлдвэр угсаа таныг одоо адуу малж байгаа үеийнхээс яг үннийг хэлэхэд хэр сайрж байна, хэр муудж байна. Аль талаараа сайн байна, аль талаараа муудж байна. Муудаад байгаа юу байгаа ч дээ. Одоо уул тавгнаас ахуулаад тийм одоо хэлбэр маяг одоо хийц тийм ээ адууны. Сайжрах талын ярхан чатцаагаад байгаа юм чи. За муужрах гэж байлгүй ядгүй юм байгаа байлгүй дөө. Гайгүй байна уу? Айгуу. Уяач ням их хурдан цагаан газаргатай байсан гэдэг. Цагаан газарганы төлөвд хурдан бор адуунууд гарч хурдан бор мориороо бас сайхан наадаж явсан гэдэг. Энэ амжилтыг нутгийнхан сайн мэдэж байгаа. Нямга хүүхдүүдээ багаас нь морь уулж сургана. Охин цэцэг хүү мэжид бат хоёр нь голдож унсан гэдэг. Аавыгаан аймгийн алдарт уяаж болоход охин хүү хоёрын оролцоо бас л байгаа. Үлгэрт гардаг шиг үүлэн цагаан газаргаа салаа гизэгтэй цэцэг охин унаж хурсан олныг уйлуулж байсан гэдэг. Хүлэг хүүхэд хоёр хүн зоныг баясгах гэж л энэ шүү дээ. Одоо төв болон үлдсэн. Харин уяач ням аймгийн алдарт ухааны далай болон дэлгэр хангаадан амьдарч байна. Нямга дэлгэр хангаасан бол хуучнаар аль аймгийн аль хошоо гэж явдаг байсан бэ? Таны мэдхээр. Дэлгэр хангаасан ч одоо говь тгшээгүй нийлнэг сум л да. Өмнө говь нэг сум байгаа юм. Та нар тэгэхээр яг хуучнаар юм бол өмнө говь талын хүмүүс болж таарч шүү дээ, тийм ээ? Тийм байна. Дондоо ч намайг мэдээ өссөн. Могой жилээ гоцсон шүү дээ дондоо. Тэгээд тэрнээс тасарч дондоо болж гарч ирсэн. Тэрнээс өмнө говь болчихсон бүхэл өмнө говь руу явдаг суудаг. Мартэл явцгаадаг. Тэмээтэл явцгаадаг. Тийм байсан. Залуудаа таныг их хол газар жин тээдэг байсан гэж танаа хүүхдүүд түрүү ярьж байгаа сонсогдлоо. Хамгийн гол нь хаа хүртэл жин тээж вэ? Энэ бол сайхан түүх шүү. Цагаан эргэж таваагүй. Тийм үү? Тэгээ цагаан эргэж ганц нэг орж явсан. Тэгээд хот руу нөлөө явсан. Хот руу. Хамгийн олон тэмээ ачаатай хэдэн тэмээ ачаатай явж вэ? Ёо нэг 3 хүнд 30 тэмээ норм байдаг. 3 хүнд үү? Тий. Тэгээд хөлдөөш. Юу одоо аль нэг хийшэр. За тийм юм ачаа. Малын түүхийд очив. Ойрын цагтуул бол ноос ус сав байхгүй тэгээд ховдруулж нэг юм. Улаанбаатар хот ороход хэд хоног явж орж ив? 6 хоног. За 3 залуу 30 тэмээ ачаатай одоо тэгээд алхуулахад 6 хоноод орох уу? Өдөрт хэдэн километр явж байгаа гэсэн үг үү тэгэхээр? За тэний хаам түкэнэг 50 явуу. 50 явчих чинь 40-50 хооронд явж ирэл гэж орж ин та. Тэгэж ил та. За нэг цаатал нь 300 280 км газар гэж бодоход тийм ээ. Сайн явсан шүү дээ. Шүн тэгдэн төвтөнд.
Мөн ч удаа яв. Тэгээд тухайн цаг нийгэм одоо та нарыг жинтэйгээ яваад ирэхэд цалин хөлс одоо яаж авдаг байсан бэ? Энийг сонинд. Одоо багийн хөшгийдэлж яваа юм чинь. Тэ? Ажлаа хийж яваа. За тэгээд нэг ялахгүй юм ч олдох нь нөө. Таныг одоо анх одоо медаль гэдэг юм гарч байлаа шүү дээ. Тэгэхэд 18-та бор мороор авч байсан гэж одоо ярьж байна шүү дээ. Манай Дэлгэр хангаа уулын Дэлгэр хангаа сумын наадмын хамгийн анхны алтан медалийг одоо их мөрний алтан медалийг нямгаа авч ирснийг бол одоо би сайн мэдж байна. 1976 онд санаж байна. Сум үүсэн байгуулсан 40 жилийн ойгоор 18-тай бор мороо одоо манай хоёулаа нийлж майханд хийж үйж хол тасархай төрүүлгэж анхны одоо алтан медалийг авч ирсэн түүхтэй. Одоо тэр медаль бол нямгоонд нэг байдгийг манайд бас нэг хуулбар цутгамл нь байдаг. Тэгээ алтан медаль манай Дэлгэр хангаа уулын тэр 40 жилийн ойгоор ердөөсөн 6 шиг медаль өгч байлаа. Алтан медаль. Тэгээ зөвхөн мөнгө хүрэл байхгүй зөвхөн төрүүлсэн мөрөнд л алтан медаль өгнө. Тэгээд манай одоо тэр үн чинь 4 мөр харигдуулаад медаль өччихлээ шүү дээ. Тэгээд төрүүлгэж чадаагүй юм чинь. Нямгаа ганц цагаамаараа хөгсөн цагаамаараа 18-т хөгсөн цагаамаар төрүүлгэж одоо алтан медаль авч байсан тийм сайхан. Харахгүй тэр морины гачаасаа мэдчихэндээ үг. Мэдэж байна. Тэгээд одоо өнөхөр л энэ жил зодог тайлан медальтай наадамж медаль гэдэг имийг гэж байгаа шүү дээ. Үзээгүй өхийн гинлээ гэж. Одоо мөнгө төгрөг мөчийг л одоо тэр тийм байх. Байхгүй. Тийм медаль одоо тэр медаль гэчиг өхийн гинлээ. Тэрүүнийг л яг энэ жилиг тэр наадамд уралдаад би одоо морныхаа зодыг тайлнаа гэж 18-т хөгсмөр уйж уралдуул төрүүлгээд алтан медалийг авч байсан ийм түүхтэй. Ийм одоо хөдөөгийн жинхэнэ нэг Монгол хөх уяач гэдэг бол одоо нямгаа болом оо. 18-т мөрөөр уйчгээд гэж бодсон уу тэгээд? Гэхдээ 90 сайн мөрийн чинь бас тавьж болдгоо жил хэчнээ газар ийшээс их явна. Нэгэ ямар ч байсан миний би тавиад байрыг байна гэдэг чи одоо тэр уурмч олоо ирсэн. Одоо их 50-ын бол нэгдэн хийсэн биз? Ямар ч байх. Төрүүлсэнийг 80-с болохоос айрэгдсэн бол морин чи саад их байдгийн чинь. 18-та мөр гэдэг чинь бол нас бас нэлээд дэш хижээлэх тал руугаа орчихсон байгаа гэж үзэх үү тийм ээ? Морин бол тийм ээ. За хуучин цагт бол морь сайтай байсан 18-та мөр зүгээрч байсан болов? Яхаа бас би төрөв бискэл тавьсан. Тэгээ анхны алтан медалийг авч байгаад одоо бас л баярлж өөрөөр янз бүрийн болж байсан баг та. Тухайн үед бол одоо мөнгө төгрөг моциглийн байшин гэж шагнуулахгүй зүгээр ганц медаланд нь олж. Медаль ухаан анх хэлжлээ. Нэг чамтантай юу гэдэг нэг тийм юм төрхөж. Бид ялгуулж. Тариг морь үйж явах үед одоо их насны мөр хэдэн километраас тавьдаг байсан бэ? 30. Манай орморыг байхад 30-аас тавьж байсан. Одооний мөрийн газар ойртоод ингээд ойрхоос тавиад байгаа юм юу гэж боддгоо ер нь. Мөрний ясмуу утчаад ингээд нүү уяачдын одоо эрдэм тутчаад ингээд байна уу? Юунаас олж ирж тэгээ энэ дээл 30 км-ч одоо ухаанаа жилгээр хангаад 30-аас эргээд тарыг удаан тавьсан юм чинь. Тэр бол үгүй Монголоор 6 үл мөрийн. Тэр бол олон газар тэгээ тийм байна. Таны хурдан бормор одооний энэ орчин цагийн уралж байгаа мордуудтай харьцуулаад бодоход ер нь ямар хүн мөр байсан шиг байна ер нь ингээд бодоод байгаа. Та бол цараа бодож л байгаа да. Гэхдээ верчт нараа илүү байсан дараас л тэр үеэмэр төрүүлж байсан халынсан. Ярaalч илүү байсан бахаа. Гэхдээ уяна саймог тох. Өөр уралдуул тэр хэмжээнд таггүй. Одоо тийм л басалгаа яа хялдаг гэж байдаг баг. Янз бүр болдог баг. Най тэр орол нэг тийм барахтай нэг хоёр хоногийн авдаг бол тоох. Эрэгтэй төрүүлдэг гэдэг. Бэртайд мэддэг гэдэг баг. Энэ газрын тагтаас биш явчихдаг юм. Хэд хоногийн их морин та ер нь тухайн үед хэд хоногийн уяа хийдэг вэ? Баруун морин жишээ. 20 болоо 21 болоо тэрнээс нэг давж үйж байгаагүй. Бас морьяваад хадаар хүнч суугаад үйж болдог юм биш. Хайшаа маша байхгүй. Это цантор гэсэн бол одоо морин сайн хааллуул жигтэй хинж хийж байгаа.
шөнөж явчихлаа юм. Энэ бараг л шөнөж яваад төхөн. Тэгэл маргааш нь очондоо. Тэгээд орол. Бор морийг одоо эд хурлан байхад нь хүмүүс зарж барьчихын тэргээд одоо тухай тэгдэг байв уу? Гай Үн үрж байв уу? Бас энэ атуураад байсан чинь нэг нацаг гэд нэг гайгүй баян ч юм байсан юм уу? За Авыг харгаад. хоргоогод байсан. Зарахгүй гэдсэн чинь авааргаа. Хамгийн хүнтэй 1500 гэсэн. 1500 урсан уу? Тэ. Одоогоор бол одоо мэдгүй мундаг дүн байна да. Тэгээд өнөөх чинь баян хүнд. Мөнгө гаргаж ирээд. Мөнгө доолж өгчихөд авах юм. Тэгэд бор мор залуу нас нийлчихсэн л байсан уу? За 8 настай бол Айтай сайхан. 6-7 байсан. Хадуураа болдог. Төрүүлчихсэн нэг хэсэг даах хэвчэндээ. Тэгээд хадуурдаг. Төрүүлсэн нэг хадуураа болдог гэсэн чинь тэр нацаг л авъя гэдэг. Аян нацгал авъя гэдэг. Тухайд яас өгч зарж хийж бодов. Тэгээд хайрлаа. За та зар хөрөх явахгүй тэрээр над буцаад өгөө шүү. Гэтэл дэнэ цаасын аваадаггүй. Бор мор өгчихсэн үү? Бэс. За 3 жил болоод манай нэг хүн гамбаа өдрөд татсан. Хол хөтлөж бор морыг. Бэс. За Гяж байна чи гэсэн чинь нацгаа олон төрөлгөрөө гэж бодлоо гэдэг. Гүнөвис үлдэн ямар үнэтэй юм чи гэж боддог. тэг мөнгө уцааж авах юм уу гэж боддгоо. Чи боддог. Тэгээд одоо яагаад вэ? Өгсөөнөл уцааж өгсөн нарахгүй юм бол. За тэгээд өгөө. Ясархаагүй зүгээр тэгсэнтэй нэг тоглолттой өнөө. Тэгээд нэг эдэн цаасан тэр овол мөнгө ховор. Овол цогол хэдгөрөн цаас өгч байгаа тэгээд 1500 хатгүй чийс. Эцэндээ бас олон сайхан төрүүлэг сайн хурддаг гэж өгч байгаа шүү дээ тийм ээ. Би бол энийг ойлгож чадахгүй. Олон төрүүлгэрээгээд гэж байнгаа хөтлөж ухтаад. Тэгээд танаа хөтлөөд ирсэн. Манай их хөтлөж ухтаад. Ахваа чийд болт. Авьяа чийд болт даавал. Тэгээд лояд гэсэн хойд жилээс нэхлээл төрүүлээ. Надад тэрнээс хойш 3-4 төрүүлсэн баг. Нүцгийг өгсөн. Ерөөсөө тэр хүнд чагаар жил болоод айртаагүй шүү. Айрагдаагүй. Айртаагүй. Тэр хүн чинь хилүү яаж вэ? Бас л Ганц ч айртаагүй. тэгээд эргэж ирсэн. Тэгээд танд ер нь уцаагаад өгсөн юм биш. Тэр жилээс ширүүхэн шиг яаж хэлсэн ба. Та угаасаа өгөхдөө хэлсэн юм байна л да. Уцааж их бол над өгөөрөө уцаагаад. Тэгээд гоор зархан тэргүүл би буцааж авах шүү над өгөөрөө. За суусын тийм гоож хамтаа мөвгөндөө. Аваа 3 жил оролдоод тэтнэн газар чөтсөн. Ганц айртаагүй. Танд дээрээ шууд төрүүлээд гэсэн. Аваа лавсан жилийн билүү төрүүлгээд. Нэмгаа бол одоо энэ хуучин цагийн яс сайтай сайхан өвгөн их хөгжөөнтэй их наригаанч тэгээд мөр их сайхан уйн мөрийг одоо их таастай сайхан уйдаг олон жил уйсан одоо бүр 80 гарчаад одоо мөрийг уйчаад тэгээд өглөө мөрөө хоолуулж хончоо зайдан хончоо зайдуунаад хөтлөө явж байдаг одоо ийм л нэгэн адууны зүтгэлтэн буянтай ачтай тэгээд жинхэнэ Монгол адууны зүтгэлтэн буянтай бодохтой буурал уяач гэдэг бол одоо аргагүй одоо нэмгоо хэлнэ. 50 гаруй одоо айраг төрөө өгөхөд бас 20 гаруй гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо зөвхөн төрөө нь 20 гарын 50 гарын айрагтай гэж байгаа. За тэр үедээ тухайн үед л одоо бас нэг аймаг сум хэсээд захиргаалт үед ингээ явдаггүй зөвхөн сумаар нутагт амжилт ганц удаа оролдог байсан хүний амжилтаа гэхэд бол одоо бас л том амжилт шүү дээ тийм ээ. Гэлгүй яа. Нямгаа гэргийн норвтойгоо ханилаад 60 гаруй жил болж байна. Нямгаах 9 хүүхэдтэй хүүхдүүд нь хүний дайтай сайхан амьдарч 2 буураг баярлуулж байгаа. Үр хүүхэд сайн явна гэдэг юу тааж зөөрлөшгүй аз жаргал. Ням өвөө нор вимээ хоёрын буян. За надад таны сайхан аймгийн алдартай байж боллоо. Ханаараа мэдээж та бахархаж байгаа да. Бахархаж байгаа биш үү сайн болж олон жил морь үе төрүүлгүй айрагдж явсан энэ үдэл их баярлж байна. Олон төрөнтэй ууцаж өчирч сайн сайханд болж байна. За олон жил танилж байгаа нь та.
Оо 50 жилийн танилцж. 50-60 жил танилцж байгаа үү тэр. За. Моримал уяад дээшээ өдөө гадаа яваад л өөрөө чинь хүргэж байв гайгүй юу? Оо гайгүй би гэрээ захад хэдэн хүүхдээ мадлаад гэртэл байх болохоос тэгээд наадам хийсэн хүнийг дагаа явуулж чаддаггүй. Хандаа зориулж юу гэж хэлмээр байна тэр. Оо бишгүүд сайхан урт насаж одоо өөр хүүхдтэйгээ ингээд бишгүүд урт удаан насаж сайхан явцгааж байна. Хурдан борморныхоо тухай та. За хурдан бормор бол мэдээ олон жил төрүүлсэн энг цэцэг олон удаанууд айрагдаж баян айрагдаж явсан. Энэ борморыг бол олон жил унсан хүнтэй дандаа айрагдаж явсан. Төрүүлж алдартай гол үүргийг одоо энг цэцэг бормороор хийсэн байна. Тэ аймгийн энэ гол юу энг цэцэг 10 хэдтэйгээс эхэлж унаад л ерөөсөн 10 жил унсан хүн шүү дээ энг цэцэг тэр борморыг бол ер нь яаж байгаа дандаа айрагдаж төрүүлж явсан айрагдаж явсан энг цэцэгтэй байсан. Баяр хүргэж бас сайхан яваасай гэж бодож явдаг газар хол яваа хүн шүү дээ заяа. За энэ зөө хэр сайхан зам болж өнгөрөө. Оо энэ жил ярихгүй их сайхан зам болж өнгөрсөн. Ер нь үзээгүй зунд энэ жил их сайхан боллоо гэж юу бодож байгаа. За таныг таньдаг одоо Монголын өнцөг хөлбөмбөр хүмүүс байгаа. Эмэгтэйчүүдтэй хандаж түүнтэй хандаж нутаг цонголтой хандаж та мэдчихдээ зөвшөөрлөнтэй. За олон түмэндээ энг тунг сайхан явуулж ажил дүүсэн амжилттай энг тунг сайхан явахыг хүсэн өрөөе гэж. Бид Нямган аймгийн алдар туяаж болсон Милалга наадам дээр нь таарч хэдэн хором хөөрөлдөж буураагаас сайхан арай сонссон юм. Өвгөн уяачин Милалга наадамд урдан даагны уралдаан болж хурсан олныг баясгасан. Даагны уралдаанд нэгдүгээрт Хулд сумын нар мандахын хээр, хоёрт Дэлгэр хангаа сумын 2 дугаар огийн Наран баатрын зээрт, гуравт Дэлгэр хангаа сумын 4 дугаар огийн Батбаатрын хээр таа, дөрөвт Хулд сумын 4 дугаар огийн Инк даваагийн Шаргадаа, тавд Дэлгэр хангаан 4 дугаар огийн Үлзий баатрын Хонгордаа, 6-ад Дэлгэр хангаан 3 дугаар огийн Айдэхөгийн хээр таа тус хурдлаа. Тэлмэн зэрэглэн дунд эмнэг адуу шиг цогчих тэр хөх мөнгөн бол миний хүүгийн улаа. Ургах нарыг духтаж дүнхэн, унах нарыг үүр чанхайн, наран шин гэдэггүй навчин гамддаггүй миний хүүгийн хөх мөнгөн ул. Хүүгээ сайн аваагдуулаад дэрэгдүүрэн дуулж өнгөрсөн. Дуулж байна лээ миний хүүгийн хөх мөнгөн ул. Хөгшнөн нутглуулж хаад дэрэгдүүрэн ойлж өнгөрсөн. Ойлж байна лээ миний хүүгийн хөх мөнгөн ул. Алдрайхан ганц бүр насны алганд заяахад адуунаасаа чиний моргиж унах новтолж өгье гэхнээ багдаж санагдахаар нь хөхөмдөг талын хаяанаа дөл шиг царлцах хөх мөнгөн уулыг чиний уул гэж хүүдээ алга дэлгэн зааж өгөөд бахныг ханаж билээ. Тэлмэн зэрэглэн дунд эмнэг адуу шиг цогчих тэр хөх мөнгөн уул миний хүүхдүүдийн уулаа. Хорвогийн нэгэн сайхан шаргал өдөр халахын нэгэн сайхан уяач говь нутгийн нэгэн сайхан уяачийн дэрж сэтгэл зүрхийн сонсож хийсэн бүтээсээ их амжилтаас нь сонсож ард түмэнтэйгэн уулзах сайхан байлаа. Бид хүн чанараа дээдэлж хөлөг мөрөн хурдлуулж явах шиг сайхан аз жаргал гэж амьд явахд үгүй. Ингээд Дэлгэр хангаануудынхаа хулгар сүүжийн усанд дэлгэр жаргал суугаар түмэндээ эрүүлийн сарвал сайхан өсөн өрөөж эргэн уцгын сайхан өрөөлийг өргөн дэвшүүлж уулзах учир маань олон байгуултугаа олон сайхан наадмын досонд уулзах учирч өгөх сайхан өрөөлөөр энэ удаагийн нэвтрүүлгээ ийм хөндөрлөё. Сайн дэлгэр
сайхан уудмэн үйзэн шаргав цэлгэр говимэн үлэгэрийн амнагадан нутаг билээ энэ сүтэн хархан аян ханга зүрэх сэнгэ мартын зүндэрэсэн зүдний ярухан дэлгэр ханга